Хүүхлийн кинон дээр зарим амьтад болохоор хүний хэлээр яриад байдаг. Эсвэл ганц үний цалингаар гэр бүлээ хичээгээд байдаг штэ. Эсвэл усанд орох ертөнцийн талаар өгүүлээд байдаг. Эмэжлэн бодит байдал дээр байх боломжгүй мэт итгэмээргүй зүйлүүд маш их гардаг. Гэхдээ уран зөгнөлт болон бодит байдлын хил хязгаар хэр холбоо гэдгийг ерөөсөө тодорхойлох боломжгүй байдаг. Бүр зарим хүүхлийн кинонд дуртай хүмүүс дуртай киноныхаа байшин бодит ертөнцийн хүртэл барьсан байт юм байна. Тэгвэл хүүхэд наснд үзэж өссөн бидний дуртай маш олон хүүхлийн байшингууд байдаг. За, hi guys, Tim Kavan дараагийн контентэд тавтан морил. За, энэ удаагийн дугаар дээр яах вэ гэхээр хүүхэлдэйн байшингууд үнэхээр бодиттой байдаг гэж өмнөх дугаар дээр хийсэн. Харин тэрний comments дээр маш олон хүмүүс part 2-ыг хийж өгөөч гэсэн сэтгэлдлүүд бүр маш их бичсэн байсан. Тэгээ та бүгдийн хүсэлээр өнөөдөр хамтдаа бидний хүүхэд наснд үзэж өссөн хүүхэлдэйн киноны байшингууд үнэхээр бодиттой байдаг талаар part 2-ыг хүргэж байна. За, тэгээд долоон юм яриад л шүү бичлэгэнд орё тий. За, бичлэг гэхээс өмнө та хэрвээ миний сувгийг анх удаа үзэж байгаа бол та subscribe дарж намайг дэмжээрэй. Үлдсэн хэд мэн мэдээж лайк дарахаа битэмэртаарай. Мэдээж энэ бичлэгийг хийхэд зарцуулж байгаа маш олон цаг, маш олон өдөр хоногуд та бүхний минь дэмжлэгээр л урам зориг авч хийж байгаа юм шүү. Намайг дэмждэг хүмүүстээ маш их баярлалаа. Одоо бичлэгэндээ орцгоё. За тэгэхээр эхний баримт бол хэдүүлээ газар доорх ертөнцийн орох болно. Хэрвээ та SpongeBob гэдэг хүүхлийн киног үзчихсэн бол тэг гэртээ тоглодог юм бол ихэнхдээ Krusty Krab дээр Krabby Patty шараад ажилладаг шүү дээ. Түүний ажлын газар нь ч гэсэн түүний гэр шиг алдартай байдаг. Тэгвэл 2014 онд Палестины Арамалла хотод нэгэн рестораны эзэн Krusty Krab рестораныг бодит амьдрал дээр яг кинон дээр гардаг шиг барьсан байт юм байна. Байшин том одон хавтангаар хийгдсэн, далайн туг, цонхны тор зэрэгээр чимэглэгдсэн, яг л хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг байдаг. Дотор тавилгач мөн адил усан онгоцны дуугаар хийсэн ширээ, завны хэлбэртэй лангуу гэд яг киноноос хуулсан байт юм байна. Бүр хоолны дэсэнтэн ч хүртэл кинонд гардаг зүйлсүүд маш их байдаг. Далайн байцааны жуус, далайн салаад мөн хамгийн чухал нь тэдний өөрийн Krabby Patty хүртэл байдаг. Гэхдээ сонирхолтой нууц орчин нь бол хэлэг байд юм байна. Гэхдээ SpongeBob-ийн ресторан эсвэл part 1 дээр хэлжсэн SpongeBob-ийн одоо гэр хоёр бодит ертөнцийн хоёулахнаа оршдог юм биш. 2020 онд Reddit хэрэглэгч Venus Marmalade Нью-Йорк хүмүүжийн Platine Bridge гэдэг газар машинаар явж байхдаа нэг хачиргалтай байшиндаа таарсан байна. Хүүх өнгөтэй улаан өндөгний баярын арлын чулуун хөшөө шиг энэ байшин Америк хотоос тэс өөр харагдаж байсан учраас тэр даруй таньж эн чин SpongeBob-ийн хурш муухай ааштай Squidward-ийн байшин биш үү гэж таньсан юм байна. Гэвч оройс харахад 15 фунт өндөр барилга, дотор нь ямар ч тавилга байхгүй, дулаалга шүрэл байхгүй байжээ. Чарли Мужин гэдэг хүн энэ барилгыг бол барьсан бөгөөд үүндээ хүн амьдрах гэж бол зориулж хийгээгүй, харин зүгээр нэг уран баримт төдийл барьсан байт юм байна. Бас сонирхолтой шүү. Очиж энийг бариад тахтах тий. За хамтдаа хоёр дахь баримт руу орцгоё. Хамтдаа ирээдүлөө аялах уу? Бүр 3000 он лөө. Futurama гэдэг нэртэй шинжлэх ухааны уран зөгнөл хүүхлийн кино байдаг. Тус кинонд гардаг Planet Express гэдэг гариг хооронд хүргэдэг. Хүргэлтийн компани ажилчдын тухай өгүүлдэг. Үйл явдал нь ирээдүйн Нью-Йорк хотод буюу Нью-Йорк гэдэг газар бол өрнөдөг. Энд тээврийн гуурсууд, нисдэг машин, газар доогуур булсан Expired State Building гэдэг бүх зүйл нь ирээдүйд очисон байт юм байна. Тэгвэл энэ кинонд гардаг Planet Express-ийн төв байр яг л ирээдүйн Нью-Йоркийн гол байшин шиг дүрслэгддэг. Харин та энэ байшин бодит амьдрал дээр ямархуу байдаг юм бол гэж төсөөлж байсан. Тэгвэл Америк руу биш, Бельги улсын Coin Observatory руу явах ёстой байна. Тэр одон орны судлалын барилга улаан хамтай ногоон дээвэртэй яг л Planet Express-ийн төв байр шиг харагддаг. Интернетэд энэ хоёр барилгын адилхан байдал санамсаргүй биш, харин кинонд бүтээгчид уг барилгаас санаа авсан гэж олон хүмүүс үздэг юм байна. Гэхдээ албан ёсоор бол батлагдаагүй, бүтээлчид өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэсэн ч 1881 онд баригдсан гэхэд энэ одон орны барилга хүүхлийн кинонтой үнэхээр адилхан харагддаг. Магадгүй энэ барилга хэдэн мянган жил тогтож үлдээд ирээдүйд Америк руу зөөгдөж Planet Express-ийн жинхэнэ төв байр болж магадгүй. Гэхдээ хүүхлийн кино бүтээхээс өмнө байсан болохоор энэ зүйл бараг санаа авсан юм шүү. Та нар юу бодож байна? За тэгэхээр 3 дахь баримт руу орцгоё. Хэдүүлээ саяхан Америкийн нэгдсэн улсын талаар ярьсан бол одоо Япон руу нисцгээе. Хаашаа гэж Тоторо буюу миний хурш Тоторо гэдэг хүүхлийн кино байдаг шүү дээ. Тэний баримт руу орцгоё. Энэ хүүхлийн кино болохоор Студио Гиблигийн бүтээсэн ид шид уран зөгнөлөөр дүүрэн хүүхлийн кино. Байгаль, мод, шидэт муур, автобус бүгд л энэ ертөнцид гайхалтай үзэгдлээр өрхөдөд уршилсан байдаг. Кинонд гардаг байшин жирийн л нэг модон байшин. Улаан дээвэртэй, сарвчтай. Гэхдээ 1988 онд гарснаас хойш энэ байшин Японы соёлын нэгэн билег тэмдэг болж чадсан юм байна. Тиймээс 2005 онд Японд зохион байгуулагдсан дэлхийн үзэсгэлэнд зориулж энэ байшин яг хүүхлийн кинон дээр гардаг шин бүтээсэн юм байна.
Дэлхийн үзэсгэлэн гэдэг нь олон улс орон оролцож өөрсдөө томоохон ололт амжилтыг танилцуулдаг олон улсын арга хэмжээ. Түүхэндээ анхны робот утас зурагт гээд шинэ бүтээлүүдийг анх танилцуулсан. Бүр 1889 онд Эйфелийн цамхагч хүртэл үзэсгэлэн зориулж барьсан байдаг. Тэгвэл Япончууд Тоторогийн байшинг барихдаа яг Google-ийн кинонд гардаг шиг байхын тулд бүх зүйлийг маш нямбаа хийсэн. Байшингийн гадаад үзмжээс эхлээд хувцас, ном, бичиг цаас гээд бүх зүйлийг яг Google-ийн кинонд шиг гард юм. Үзэсгэлэн дуусны дараа уг байшин маш их алдартай болж байнгын үзмэр болж үлдсэн. Ингэснээр Студио Гиблигийн шүтэн бишрэгчид хүссэн үедээ очиж болох боломжтой болсон. Энэ санаа амжилттай хэрэгжсэн тул 2017 онд Студио Гиблигийн уг байшинг гол төвөнд болгосон Сэдвт парк байгуулна гэж зарласан юм байна. Ингээд 2022 оны 11 сард Гибли парк албан ёсоор нэгдсэн. Энэ Google-ийн киноны байшин амжилтаараа бүр бүхэл бүтэн парк бий болгосон анхны тохиолдол болсон байна. Яа, Японд ч юм бол бүр үзэх юм их байх нэ. За тэгээд хэдүүлээ Япон явахаас өмнө сайхан subscribe дараа лайк дараа дэмжиж өгөөрэй. Яг уу лайк дараа дэмжлийг хадгалж аваад ирээдүйд Японд очих юм билүү те. Юмэг аж мэтлээ. За тэгэхээр дөрөв дэх баримтанда иржээ. За хэдүүлээ сайхан нартай газар руу явах уу? Хаашаа гэж Австрали руу. Австрали гэж сонсохоор их хүмүүс толгойд Аалз, Могоо гэл аимшигтай амьтаар бол сондог. Гэхдээ үнэндээ Австрали нь тийм ч аимшигтай газар бол биш, харин ч дэлхийн хамгийн алдартай Google-ийн киноны баатруудын нэг болох Блуи яг энэ улсад бол амьдардаг юм байна. Жижигхэн хүүхэн нохоо болон охины тухай өгүүлдэг. Анх 5-7 настай Австрали хүүхдүүдэд зориулж бүтээсэн ч гэлээ гарснаасаа хойш Австралийн хамгийн амжилттай хүүхдүүдийн нэг болж чадсан. 2022 онд олон улсын Эмми шагналт бол хүртэж ирсэн. Бүр Нью-Йоркийн алдарт материк хүртэл гүйцэд төрүүлсэн гэхээр ямар амжилттай болохыг хэдүүлээ эндээс харж болно. За Блуи шоу нь болохоор жил бүрийн Австралийн кино институтын хүүхдэд зориулсан шилдэг шоу шагналыг бол авсан бөгөөд Disney дээр ч хамгийн алдартай гардаг хүүхдүүдийн нэг болж чадсан юм байна. Тэгвэл 2022 онд 2 дугаар сард Блуи ертөнцид зочлох гайхалтай боломж гарч ирсэн. Brisbane хотод байрлах түүний байшинг яг л Google-ийн кинонд гардаг шиг болгон зассан. ABC Studios болон Airbnb хамтран энэхүү сурчлагын байшинг бүтээсэн бөгөөд өнгөлөг унтлахын өрөөнүүд, хүүхдийн тоглоомууд, тусгай хийцтэй өнгөс шилэн цонх гээд бүгдийг хийжээ. Энэ бол дэлхийн хамгийн том нохоон байшин болж чадсан байна. Өрөөнүүдэд Блуигийн гэр бүлийн бүх эд хогшлыг байрлуулсан. Мөн галтгоонд хүртэл аавын кинон дээр хийдэг байсан Devil Cake ч ихнэр нь тавьсан байдаг. Энэхүү байшин нь нэг азтай гэр бүлд Йокон дээр амьдрах боломжтой болсон байна. Хамгийн ихдээ 2 наснд хүрэгч 2 хүүхэд амьдрах боломжтой. Гэхдээ хамгийн инээдтэй нохооны байшин байхад гэрийн тэжээвэр амьтад авчрах хоройтой байсан байна. Тэгэхээр Блуи болон түүний дүүнэр л зөвхөн энэ гэрт бол үлдэх боломжтой гэж үзсэн байна. Тэр хэн хоцсон бол тодорхой байдаггүй. Гэхдээ хүүхдэд очисондоо амаа шиг баярлсан гэдэгт бол тохон газрыг барьсан хүмүүс бол маш их ихтэй байсан юм байна. За тэгэхээр хамтдаа 5 дахь баримт руу орцгоё. Хэдүүлээ ерөөхдөө байшингууд дандаа газар болон газар доор нь ерөөхдөө байшингууд байгаад байсан. Тэгвэл зарим алдартай баатруудын гэр нь болохоор хөдөлгөөнд гэртэй байдаг юм байна. За тэгэхээр уран зөгнөл тээврийн хэрэгсэл дондоос хамгийн алдартай нь юу гэж? Мэдээж Хан Сологийн Millennium Falcon буюу мянганы шонхор хөлөг онгоц. Энэ бол Star Wars буюу Оддын дайны хамгийн домог зүйлсийн нэг. Хэдий яг байшин шиг биш гэсэндээ Хаан болон Chewbacca хоёр галактик дамжин аялахдаа энэ онгоц нь дотор амьдарч байсан, бүр унтаж амарч байсан байдаг. Энэхүү домогт онгоц зөвхөн кинон дээр гардаггүй, Сэдвт парк, видео тоглоом, Google-ийн кино, жишээ нь Star Wars, Forces of the Destiny, Lego Movie гээд олон Google-ийн кинон дээр гардаг. Тэгвэл сүүлийн үед манай дэлхий дээр ч хүртэл нэг Millennium Falcon төрсэн байна. Австралийн Queensland мужид Charles Ray нэртэй дизайнер 4 өрөө орон сууц сэлбэртэй харш барьсан. Дизайнер нь болохоор уг байшинг бол хөлөг онгоцтой санаатай адилхан болгосон гэж үгүйсгдэгч. Фэнүүд нь бол тэгш үнцэгт хэлбэрийг хараад Falcon-ы санагдуулан байна гэж өрхөд бол үгүйссэн байна. Дотор нь болохоор Хаан Чиви хоёрын онгоцноос хамаагүй 5 тухтай том унтлахын өрөөнүүд гаднах галтгоо бассейн хүртэл бий. 2015 онд энэ байшинг зарлахад Star Wars-ын фэнүүд нь шууд сонирхож эхэлсэн. Гэхдээ тэдний хүсэл утгагүй уур болох нь тодорхой болсон. Яагад гэвэл 15 сая долларын үнээр зарсан байна. Гэхдээ яагаад тийм үнэтэй байшин биш те бүр нисдэгч хүү шүү дээ те. За тэгэхээр эдгээр байшингууд дундаас та яг аль байшинд амьдрахыг хүсэх байсан бэ? Коммент дээр бичээрэй. За тэгээд энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Хэрвээ та дардаг юмудаа дараагүй бол дардаг юмудаа дараад дэмжиж бити мартаарай. Тэгээд бас part 2, 3 эсвэл дараагийн контент юм хүлээж аваарай. Тэгээд мөн дээрээс нь таад маань ямар контент үзэх хүсэж байна? Таад маань коммент дээр бас бичиж үлдээгээрэй. За тэгээд хэдүүлээ 70,000 руу
ойртож байна. Хэдүүлээ 100,000 subscribe багуугаар ойрцаар байна. Тэгээд хизээ нэгэн цагт тун утгагүй Silver Play батна аваад хамстад тэмдэглэх мөч ирнэ гэдэгт бол итгэлтэй байна. За тэгээд намайг дэмждэг хүмүүстээ дахин баярлалаа гэж юмч хэлмээр байна. Тэгээд бүгдэнд хайртай шүү. Дараагийн контентоор уулзцгаая.